Ер нь аз жаргал гэж танихаар юу вэ? Хүмүүс янз бүрээр хэлдэг шүү дээ. Одоо эд хөрөнгө эсвэл сэтгэлийн янз бүрийн юмны таашаал гээл та юу гэж боддог вэ? Мэдээж мөнгө төгрөг тухтай орчин гэж хүнд байлгүй л яах вэ? Хамгийн гол нь сэтгэлээрээ жаргалтай байх. Өөр хүүхдээрээ баярлаж. Тэр одоо өөрөөрөө хүртэл баярлах хэрэгтэй шүү дээ. Бид чинд хүн бол тэр ганц удаа амьдрах шүү дээ. Бид чинь азар гахаа нохоо амтан болоогүй хүн болч оёо надад айчлаад ингээд жаргал гэдэг юмыг мэдэрч байгаа. Энэ чинь л одоо хүний хамгийн аз жаргал юм гэдэг л гэж бодож Sana сэтгэлэн Эцэг ер нь энд ирснээсээ ахвалаад хоцсон зүйл юу бэ гэж боддог Америкт? Би одоо маш их зурлаа. Тэгээ маш их бүтээл хийлээ. Хэрэг би Монголд байгаад би Монголдаа ажиллаад ингээм хэмжээгээ явсан бол надад ийм бүтээл хийх зам байхгүй байгаасаа. Тэгээ хүүхдүүд маань маш хилтэй боллоо. Эднэр маань бол эднэрийн зан төлөвчтэй тийм энэ хүүхдүүд ч одоо яг тийнейжер наснда одоо яг л тийм өсвөр шилжилтийн насны үеийн дээр ирсэн хүүхдүүд ч тийм хүүхдүүд маань ч их сайхан төлөвчлөө, их сайхан хүмүүжлтэй ээжийнхаа үдийг сайн авдаг. Сүлээсэн саляга Амгалан цүүдийг минь ардана Хазаруусаа салгадаараа Энэ холоос Монголд байгаа аавыгаа та нэг хамгийн сайхнаар сэтгэлд нь хүрсэн сайхан үгээр мэдчлээч гэвэл та юу хэлэх вэ? Энэ их сайхан боломж тохиолдлоо. Маш их баярлалаа энэ боломж олгосонд. Тэгээд хайртай ав Төмөрбаатартай хамгаас их хайртай шүү. Би ер нь танаас эцгийн хайр гэдгийг бол мэдэрсэн. Эцгийн хайр гэж бол ийм л хайр гэдэг шүү. Тань шиг аавтай байсандаа би их баяртай байгаа. Тэгээ миний аав урт удаа насалж өөр хүүхэдтэй олон жил аз жаргалтай хамт байгаарэ гэж ирээ. Сүлээсэн саляга хайргаж чэжиг минь өмрүүлээ хайртай нутгасаа салгадаараа отор минь нууяа байна хайртай нутгасаа салгадаараа отор минь